Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. Өнөөдөр студ жах хүүтэн байна тий. Ер нь Америкт бас хүүтний үйлрэл эхэлчихлээ шүү дээ тий. Энд жах агаар нь цэвэрхэн болохоор сайхан. Харин манай Монголд нөгөө утааны үйлрэл маань эхэлсэн. Маш хэцүү байдалтай байгаа хэрэгтэй тий. Ер нь та нар утааны үйлрэлээр Монголд очиж үзсэн үү? Найднуулт. Би бүр 3 сард онгоцноос буухад байна шүү дээ тий. Би буугаал ерөөсөө ингээл нааса нэг заал руу орж ирдэг шээ. Орж ирэхэд миний ингээл хоолоос яг хорсоод орж ирж байгаа. Заал руу. Байшин дотор байх гэсэн. Би ерөөсөө огт гадагшаа гараагүй. Тэгээ би гарч ирчихэл гэрийнхнээс уураад хавгад уус. Тэр нь эхний 7 хоног баг яг ингээ хоолоо өвдөд яагаад толгоо өвдөд нэг тийм дүнхтэй тэгээд идэх тий. Тэгэхэд манай гэрийнх нь надад юу хэлчихсэн гэж өө чи харин ч агаар магаар харин сайхан болцоо нэр чинь 12 1 сард 2 сарын ихэр ирэх юм бол энэ чинь бүр аим шиг юм байна болсон. Тийм биш. Тэгэхэд манай гэрийнхэн одоо тэд нар ууш хүмүүс одоо бүр харахмаар болсон байна. За тэгвэл бүгдээрээ энэ удаа агаарын бохирдлын тухай ярив тийм ээ. Brain Talk DC podcast-ийн зүрхэн болсон хөтлөгч нэвтрүүлэгч уран чимэг буюу урнаа. Автомосквагийн Остан киног төгсөгч Америк дахь монголчуудын дуу хоолой болсон Human телевизийг үүсгэн байгуулагч. Үзэгчид түүнийг үндэсний телевизийн ууган хөтлөгчөөс эхлээд халдвар царайтын Замура, Ребека, Дианера Японы Ошин киноны Ошины дүрд дуу оруулснаар нь амтахгүй. Дэлхийн соёлоос сурч мэдстэй хуваалцах бүсэлтэй сор болсон монгол сэхэтнүүдийг дугуй ширээндээ өнгөрж элдв цензургүй ил тод үнний төлөөх дууч байхыг уриалсаар тэр Brain Talk DC podcast-а эхлүүллээ. Агаарын бохирдлын тухай ярих энэ сэдв рүүгээ орохын өмнө зочин хөтлөгчтэй танилцуулъя. За Worldwide Technology компани санхүү хэрэгсэн захирал Мөгийн Ховард их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана, Дэлхийн банк олон улсын валютын сангийн зулаа. За ер нь одоо бидний үндсийн эрх бол мэдээж одоо эрүүл орчин амьдрах штэ тий. Тэгэхээр ер нь одоо ингээд нөгөө эрүүл орчин амьдрахын хамгийн наазахын үндэс нь бид нэр цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй үстэй. Тэгээ харьцангуй бах. Зарим хүмүүс нь бол харьцангуй цэвэр агаартай амьдраад байгаа. Зарим нэг хүмүүс нь бол үнэхээр хүнд нөхцөлд бас амьдарч байгаа штэ. Жишээлх юм бол одоо монголчууд өвөл бол үнэхээр хүнд нөхцөлтэй. Brain Talk DC podcast-ийн тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Гана. Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн эмзүүн патентын эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр био анагаахын шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгч маань одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн эмзүүн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хвшлүүдийг дэмждэг Гана докторийн сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Тэг нэг утааны хэмжээ хэмждэг юу байгаа шүү дээ. Одоо нөгөө одоо сүүлийн үед гарсан юугаар бол нөгөө AQI гэдэг байгаа байхгүй юу? Air Quality Index гэдэг. Тэгээд тэрийгээр ингээд хэмжээд 6 ангил тувааж байгаа юм байна. Ер нь бол дотор ингээд тоогоор ангилж байгаа. Ингээд тоо нэгсэгдсэн. Тоо нэгсэн муудна гэсэн. Агаар муудж байгаа. Тэгээд одоо Монголын хур гараад Улаанбаатарыг гарч иж илээ. Өнөөдрийнхөр бол 162 гэж гарч байна. Тэгэхээр энэ бол улаан руу орчиж байгаа. Ер нь бол маш одоо ноцтоор өдөхөд очсон гэсэн үг л дээ. Угаасаа одоо манай монголчин дэлхийн хамгийн хүйтэн Улаанбаатар чинь хамгийн хүйтэн нийслэл бөгөөд хамгийн их нөгөө агаарын бохирдолтой нийслэл гэдгээр өвөл болохоор тодорхой явчих. Сонссон байх 1952 онд Лондонгийн утаа гэдэг 3-5 хоног л болсон юм шиг байна. Ерөөсөө нэг ингээд алхахад одоо түрүү ярьдаг шиг ингээд хүн харагдахааргүй болоод тийм нөхцөл байдал болсон байна. Тэгээд яг тэр хугацаанд л ихэд 4000 өгсөн юм билээ яг нас барсан. Тухайн үед яагаад тэр үүссэн бэ гэхээр ерөөсөө л ижидэх нөхцөл байгаа байхгүй юу? Нүүрстүүлжсэн. Тухайн үед нөгөө Лондонд бензин дизелээр явдаг машин ихтэй байсан. За дээр нь үйлдвэрлэл байсан. Дээр нь хүүтэрсэн тухайн үед нэлээд хүүтэн болсон гэж. 12 сар байсан. Тэгээд тэр нөхцөл байдлыг одоо Монгол Улаанбаатарын нөхцөл байдалтай их төстэй харагдаад байгаа. Гэхдээ одоо жишээ нь тэр нэг 5 өдөр тэгж дараалал үргэлжлэхгүй л байгаа хальтаа бодвол тийм учраас тийм олноороо хүмүүс гинт өхгүй байгаа. Та бидний одоо энэ амьдарч байгаа Америк нэгдсэн улсад бас агаарын бохирдол
бас ихтэй байсан юм билээ. Ер нь бол 1950-ад оны үед бол Америк нэгдсэн улсын томоохон одоо мужуудад агаарын бохирдол маш их байж агаад эднийх одоо 1970 онд байгаль орчныг хамгаалах агентлаг гэж байгуулсан юм байна. За тэгээд тэр ондоо бас одоо Америк нэгдсэн улсын цэвэр агаарын тухай хууль гэдгийг одоо боловсруулад энэ хууль гарснаас хойш Америкийн одоо үндэсний хэмжээнд агаарын бохирдол 75% буурсан гэсэн мэдээллийн их сургуулиудын мэдээлэлээс олж уншлаа л да. Тэгэхээр энэ 75% гэдэг чинь асар том үзүүлэлт эзтэй тий. Тэгэхээр энэ үзүүлэлт ийм одоо доош нь болтол буулгасан энэ цэвэр агаарын хууль нь ямар онцлогтой хууль вэ гэдэг талаар ярилцах уу? Тэгээ хууль гарах шалтгаан бол мэдээж бохирдолт их байсан. Хүмүүс шаардсан. За энэ бол одоо өнөөдөр шаардсан маргааш хууль гаргаагүй байна. 1948 онд энэ Пенсильваниад бас нэг жижиг хотод айгүй том тийм нэг агаарын бохирдол болоод хэдэн 10 хүн өгсөн байна бас. Тухайн үед бол хүмүүс жагсаад энийг ингээд бас сонсоогүй. Гэтэл 52 оны Лондонгийн утааны хохирол гараад тэгээд Америкчууд дахиад нөгөө бас энэ ч болохгүй мэн гэж бодож эхэлж байгаа. Ингээ 1955 онд Air Pollution Act гэд гаргасан байна. Нэг хууль. Гэтэ энэ нь бол юу гэхээр ерөөсөө л агаарын бохирдлын хууль. Тэгээд энэ дээр юу үзсэн гэхээр ерөөсөө энэ агаарын бохирдол гэдэг чинь юу юм? Судлах хэрэгтэй юм байна. Тэгээд судлахад нь зориулж мөнгө гаргах хэрэгтэй юм байна. Судалгааны байгууллага байх хэрэгтэй юм байна гэдэг үндсэн тийм хууль гаргаж өгөөд судалгаа хийлгэсэн байна. За ингээд 1970 оны хууль нь болохоор юу юм гэхээр одоо судлаад үзчихлээ. Одоо бол Clean Air Act гэдэг. Одоо ер нь цэвэр агаарын хууль. Цэвэр агаар дээр. Тэгэхээр одоо цэвэр агаар чинь ямар байх хэвээр юм бэ? Стандарт гаргаж ирэх хэрэгтэй болчихсон. Тэнгүүтээ энэ агаарын чанарын стандарт гэдгийг гаргаа гэдэг EPA гэдэг Environmental Protection Agency билүү? Тэдний дүүргийг өгсөн байна. Тэгээд эднийх бол стандартаа гаргаж ирээд одоо агаар чи ерөөсөө цэвэр агаар гэдэг чинь юм байдаг. Энийг даах хэвээр энэ бол хууль боллоо гэж ингэж гараад ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол маш эрчимтэй тэр хуулиа хэрэгж угаасаа Америкчин тэгэл хуулиа хэрэгжүүлээ шүү дээ. 1970 онд Америк нэгдсэн улсын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсны засгийн газраас гаргасан цэвэр агаарын тухай хуулинд автомашинаас ялгарах утаа тортгийн стандарт хэмжээг тогтоож өгчээ. Түүнчлэн агаарын чанарыг хянах тусгай байгууллагатай болох, автомашины эдлэгээнд хяналт тавих, үйлдвэрлэлд чадамхай материал ашиглахгүй байх зэргийг тусгаж өгснөөр хүмүүсийн эрүүл мэндийг нэн тэргүүн тавьж чадсан онцлог хууль болсон байна. Агаарын бохирдлыг ихэнх оронд бүхрийн давхар эсэл, азотын давхар эсэл, озон, тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу эсэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хяндаг бөгөөд Америк нэгдсэн улсын агаарын бохирдлын үзүүлэлтүүд дээр хуулийн үр дүнд буурсан байна. Манай монголчууд машиндаа бол нэг юм анхаарат тах шиг байгаа юм тий. Машин чи жил болго үзлэгс оруулаад мэдхгүй би бол тэгж бодохгүй. Одоо Америкт бол жишээ нь жил болгон баг яаж энэ машинаас гарч байгаа нөгөө утаа ингэ шалгуулдаг шүү дээ. Emission. Emission. Тэр чинь ингэ шалгаад стандартыг хангахгүй байх юм бол торгодог ч юм уу эсвэл даавал тэрийг янзлуулдаг ингэ яваа. Угаасаа хэрвээ тэр нөгөө стандартад хүрэхгүй байгаа тэр машинуудыг болохоор явуулахаа шууд болоод нөгөө нэг юу жагсаалаас гаргацдаг. А яг ингэ нөгөө анх ингэ ирж байгаа машинууд шүү дээ. Одоо ингэ бүгд яг тэр нөгөө нэг emission-ийн тоонуудыг ингээд хэмжээд ингээд хүрээд ирсэн мэт. Тэгээд тэрийгэ ерөнхийдөө гэхдээ мужаасаа хамаараад жил болгон ч юм уу 2 жилд нэг удаа ч юм уу яг тэрийгэ дахиж тооцоод ингээд яваад байдаг. Тэр бол нөгөө машин дээр ингээд хийгдэж байгаа. Гэхдээ тэр чинь бол зөвхөн нөгөө бензинээр ажиллаж байгаас л тийм тэгж ажиллаж байгаа машинууд дээр шүү дээ. Brain Talk DC podcast-ийн тэтгэн болсон зочин хөтлөгч Бадсул буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ Дэлхийн банк олон улсын валютын санд өргөдөн ажиллаж Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэмдэх эерэг оролцоог нэмэгдүүлж хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл төрхийг зулааж чухалчилдаг. Тиймдээч тэр залуучуудын хүч чадал цаг хугацаа итгэлийг зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC podcast-ийн ширээнд дүргэлээ. Залуугийн төлөөдөд гэдэг утгаараа тэр яхарахгүй Brain Talk DC podcast-ийн тэтгэл болон гялалзаж байна. Тэрнээс гадна одоо болохоор нөгөө нэг эднийг чинь урамшуул аягүй сайн өгдөг. Одоо hybrid машин жишээлхэд Prius
одоо ингээд авж байгаа бол энэ нөө HOA гэдэг нөгөө олон хүнтэй явдаг хурдны замын нөгөө төгжирдгүү хэсэг нэдэг шүү дээ тий. Тэрүүгээр жишээлхэд явах эрхийг өгдөг. Тэр тусгай нөгөө нэг ийм юу өгөөд машины дугаар өгөөд тэр дугаараа дараагийнхаа машин руу бас хайбрид байвал шилжүүлэхэд тэр нь үнэгүй байдаг жишээлхэд эсвэл татвараас амар их хөрчлүүлж өгдөг. Тэр дээрээс нь нөгөө нэг дан ийм одоо цахилгаанаар ажилдаг машинууд гаргаж ирж штэ. Тэд нар ч бас юунаасаа айгүй их чөлөөлөгдөж, татвараас ингээд айгүй их чөлөөлөгдөж ирж байгаа тий. Тийм тэр эднэрээр ингээд нөгөө нэлээд олон үзүүлэлтүүдээр машинууд дээр жишээлхэд айгүй их юу хийж өгч байгаа байхгүй. Тэгтэл одоо бид нар ингээд Монголын талаар ярихлаараа нүүрс хүний амьдрах одоо тэр нөгөө нэг орчны тухай ярьж байгаа байхгүй тий. Одоо юу гэдгийг бүр basic хамбар суур юу эдний үед бол арай өөр байхгүй. Тэр нь аль хэдийн өнгөрөө дараагийнхаа шатанд ороод одоо юугээ багасгаж болох вэ гэхээр тэр нь машиных дээрээ бууж ирж байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол бол одоо яаж хоолоо хийх вэ? Яаж нөгөө дулаахан байх вэ гэдэг яг тэр л нөгөө нэг одоо бүр хамгийн наад захын асуудал дээр тэр чинь байж байгаа. Америкт бас яг ингэсэн байлээ шүү дээ. Энэ томоохон нөгөө цахилгаан станцууд нь яндангийн утаа цэвэршүүлэгч маш том юм одоо нөгөө шүүлтүүрүүдийг одоо цахилгаан станцуудаа байрлуулад гэхдээ айгүй зардал ихтэй гэсэн. Айгу зардал ихтэй. Гэхдээ нөгөө хуулийнхаа дагуу хийж байгаа. Хуулийнхаа дагуу хийж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө зардал ихтэй ч гэсэндээ энийг байрлуулснаар нөгөө түвшнийхэн чанар сайжирсан учраас өөр дүнтэй болсон. За одоо хамгийн сүүлийн зурган дээр нөгөө тоосон цэрийг шүүдэг цахилгаан тундасжуулагч төхөөрөмж гэдэг. За яг энэ одоо шүүлтүүр энэ тундасжуулагч төхөөрөмж энтрийг одоо цахилгаан станцуудад байрлуулснаар том хотууд байгаа шүү дээ. Ялангуяа нөгөө Питтсбург, Детройт гэдэг нөгөө хөнгөн үйлдвэрүүд байдаг тий. Цахилгаан станцууд байрладаг тэр томоохон муж хотуудын утаа ерөөсөө л эднэрийн хүчин ингэж буурсан гэдэг. Усны агентлагийн веб хуудаснаас би олж уншсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө хуулиас гадна бас дээр нь одоо юм нэмэгдэл юм одоо толон төхөөрөмжүүд бас айгүй үр дүнтэй байгаа зү тий. Америк нэгдсэн улсын муж бүр бүтэн жилийн турш агаарын бохирдлын хэмжээний талаар мэдээлэх ёстой байдаг бөгөөд байгаль орчныг хамгаалах агентлагийн журмын дагуу хэрвээ хүхэрлэг хий азотын давхар эсвэл нүүрс дургчийн дутуу эслийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээ болох 2500 тонноос мөн нүдэн дул үзэгдэгч нарийн ширхэг тоосонцрын диаметр ба урганы хэмжээ 250 тонн, хар тугалаг 0.5 тонноос дээш байх юм бол агаарын бохирдолтод тооцдог байна. Нүдэн дул үзэгдэгч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ихсэж бохирдлын хэмжээнд хүрсэн тохиолдолд амьсгалаар дамжин эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээ зогсохгүй үхэлд хүргэх аюултай. Энэ төрлийн тоосонцор нь тээврийн хэрэгслийн яндан, мод, нүүрс, тоослаа шатаах явцад, тамхины утаанаас мөн чулуудсан түлшийг шатаах явцад ялгардаг. Тэм учраас агаарын бохирдлын хэмжээнд байнгын хяналт тавих нь чухал юм. Америк нэгдсэн улсын олон компани байгаль орчныг хамгаалах агентлагаас зөвшөөрөгдсөн стандарт бүхий яндангийн утаа, тээврийн хэрэгсэл, онгоц болон бусад их үйлсүүрээс ялгарч байгаа агаарын бохирдлыг хэмжих тусгай хяналтын төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Мөн бүх мужууд утаа ихээр ялгаруулдаг үйлдвэр станцуудад дээрх утааны ялгаралтыг хэмжих төхөөрөмжтэй байх шаардлага тавьдаг бөгөөд жилийн тайлангаас нь шалтгаалan бохирдлын хэмжээ их үед мөнгөн торгуул ногдуулдаг байна. Өнөөгийн байдлаар бидний одоо даруйхан авч суулгах арга хэмжээнүүд нь тэгвэл юу вэ? Улаанбаатарт ирж байгаа яг хүн амынхын тоог нь багасгах юм эсвэл Улаанбаатарын залгаа одоо нэг юм захын хотууд байгаа шүү дээ тийм. Тэр захын хотуудыг нь илүү гаргаж тэднүүсийг тэр яг нэг дөрвөлжийн хаацсан уулдаасны цааталт нь гаргах юм уу тийм? Үгүй. Тийм биш. Одоо бүгдээ яг харах юм бол маш олон жишээнүүд байна л да. Одоо хамгийн ойрхны жишээ бол Хятадын жишээ байна. Сүүлийн за нэг 20 жилийн өмнө гэхэд Хятадд бол бараг л Улаанбаатар шиг. Бээжин чинь угаасаа тийм байсан. Өнөөдрийн нөхцлүүдийг харах юм бол эднийх бол одоо тэр нөгөө шарлуу марг орчихсон. Бээжин чинь бүр хамгийн сайжирсан, хамгийн хурдан сайжирсан хотыг одоо яаж юу хийвэ гэдэг нь айгүй сонирм байгаа. Тэгэхээр эднийх нэгдүгээрт бол нүүрсээр ажилдаг уурын зоохнуудаа хаасан байна. За хоёрдугаарт манайх шиг ижлэхэн гал төлдөг байсан, нүүрсээр гал төлдөг байсан хүмүүсийг бүгдийн сольсон, яндангийн сольсон, юу хэрэгсэн гэхээр газ хэрэгсэн. За дээр нь бол машинуудыг бол ихэнхийн шинчлээд, дээр нь бол цахилгаанаар явдаг машин аягүйх болцсон. Тэ? Hybrid ч юм уу. Үйлдвэрүүд нь бол зах руу гаргадаг ч юм уу, иймэрхүү ажлуудыг хийгээд маш богино хугацааны дараа мэдээж Бээжин Хятад чинь яаж хийсэн гэхээр мөнгөөр зодож хийсэн гэднийх. Тийм учраас богино хугацааны дотор маш амжилттай хийж чадсан. Гэхдээ эндээс нэг юм харагдчихжээ. Хятадд тэр нөгөө яндан сольход сольснороо агаарын бохирдлын 20% бууруулсан гэж хэлээ. 20%. Айлуудын яндан. Айлуудын яндан
газаар солилцсон байхгүй газан бойлоор. Тэгэхээр эндээс нэг юм харагдаж байгаа нь юу гэхээр Монголд бол одоо чинь 80% бохирдуулж байгаа бол гэр хорооллын яндан. Тэгвэл одоо тэрийг солиод өгөхөд бараг 80% буурахаар байгаа. Уучлаарай. Яг тийм төсөл явсан байхгүй. Даанч хамгийн гол нь тэр төсөл бүр унтсан. Яа тэгэхээр Монгол хүн ингэдэг гинэ. Миний 100 яг ийшээ харж авах хэвээр. Чи шал өөрөө авчраа тавьчлаа. Тийм. Тэгэхээр би эний чинь одоо нөгөө нэг яг ингээд өөрийг авчраа тавьж байхад бол юм хэлтгүн байна л да. Авчдаг. Тэнгүүтээ гаргаад зарчдаг гинэ. Эсвэл шал өөр одоо ингээд нөгөө төмний хог могонд өгчдөг гинэ. Тэгээ ердөөсөө нөгөө нэг ингээд тэр чин төсөл болж чадаагүй. Яагаад тэгэхээр тэр бүх хүн тгээгүй л ахалтай. Гэхдээ ер нь бол айгүй их хуваар тэгсэн учраас тэр төсөл тэр чихтэй унсан байгаа аахгүй нөгөө одоо юунд хүрээгүй, үр дүнд хүрээгүй. Тэгэхээр манай Монголд өшөөнийг юм байна. За энэ нь юу гэхээр хүмүүсийн яалтчгүй нөгөө ёс суртахууны асуудал гэдэг энэ дээр бас гарч ирж байгаа байхгүй. Хүний хөгжил тутаад байгаа байхгүй. Тий, тэгэнгүүт ингээд одоо зөв үнгүй юм хүн өгчлөөр ашгүй надад үнгүй юм өгчлөө. Би өнөөдөр 7 хоног ингэж ялгаж байгаа сайхан гаргаа зарчиндаа тэгээд ийм болгочиндоо гэдэг одоо нөгөө нэг ийм ухамсартай байдаг байгаа байхгүй. Тэгээд ямар нэг юм гоочилдаг. Энэ нь ингээ болохгүй юм, тэр нь ингээ болохгүй юм. За ёстой уучлаарай заа. Одоо ингэж аа хүмүүс гадаа халтраад унахлаараа төрийн буруу. Гэхдээ өөрөө тэр хүн гадаа талбайгаас цэвэрлж болно штэ тий. Гэхдээ тэгээгүй л ахгүй. Тэгээ яг нэг ийм бас нэг асуудал хинчээ байна. Яг манай монголчууд нэг тий. Тэр нэг манайхны бэлэнчлэг сэтгэлгээ нэг хов хүний хөгжүүлэнэ тэр чинь манайхны бүр ингээд доогор шээ. Brain Talk DC podcast-ийн судсан болсон зочин хөтлөгч Мөнхнийн буюу Моги Georgetown Эрдмийн дуу сонсож улмаар Харвардын их сургуулийг санхүүгийн мастраад үргэсэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ийн охин компани ахлах менежер улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж санхүүгийн бүхэл хариуцлагыг нуруунд дээрээ үржирсэн туршлагатай. Үнний төлөө үс бодлоо нээлттэйгэрж иргэж ирсэн Моги маань олон 10,000 дагагчтай сошиалын түүнд яриаггүй хөндөөгүй сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангилааг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай мэдрэмжийн туйл болсон Могигийн цоошин ертөнцөөр хамтдаа аялцгаая. Тэгэхээр энэ бүгдийг танаас нүгэл юугаар зохицуулах юм бол хуулиар л зохицуулчих. Тэгэл хуулиа хамгийн гол мэдээлэл сайн шахаад яваад тийм хүмүүстэй олгоод энэ талаар мэдээлэл өгөх утаанаас салахын хувьд бол одоо нэг хүн ч юм хэсэг хүмүүс хийгээд бол сольж чадахгүй л дээ. Энэ ч угаасаа улс орны асуудал болчихж байгаа. Ганцаа хятадын туршлагыг ярьлаа шүү дээ. Өөр ямар орны туршлагууд байна? Өөр Өмнөд Солонгосын туршлага байна бас. Өмнөд Солонгос 90-ад оны үед бол бас бүгдийн сольсон байна. Өмнө нь бол бас мод түлээл ижлэхэн бас өвөл болохоор одоо ч ямар ч нэг когчулсан нөөс хэрэгжилжсэн улсууд гэдэг нэг халт хаагаад байсан чи Солонгосыг 1920-ад оноог хэрэгжилжсэн. Монгол одоо бас хэрэгжилж байгаа юм. 20-ад бишээ ер нь бол 60 70 80 онд хүртэл хэрэгжилжсэн Солонгос. Харин тэгээ тэрнээс хойш чинь багсаал явцсан юм мэдээж тэр чинь нэг өдрийн дотор энэ ингээ багсна гэж байхгүй шүү. Тий, тэгээд одоо бол одоо гэр орол бүх газар нь газар шүү дээ. Бүх юм газ. Хятадын өшөөнийг ингээд энэ нөгөө нэг агарын бохирдлоо маш ихээр бууруулсан нэг хүчин зүйл нь болохоор энэ нөгөө нэг сэргээгдэх хэрчим хүч байхгүй. Хятад ч одоо сэргээгдэх хэрчим хүчээр бараг дэлхийд толгойлж явж ирж байна шүү дээ. Тэгээ нарны цахилгаан салхины гэдгээр. А манай Монгол шүү дээ яг үнэндээ сэргээгдэх хэрчим хүчний нөөцөөрөө дэлхийд амар өндөрт орж авдаг. Энэ нөөц болцоогоо ашиглаж чадах юм бол бүр Монголоо зүгээр дан ганцаар нь хангаа зогсохгүй өшөө дээрээс нь экспорт боломж айгүй их байгаа. Одоо бол нөө хуучин ингэж жишээлхэд батарей хураадаг төхөөрөмж маш их хүнтэйсэн байгаа байхгүй. Гэтэл одоо бол тэр үннээс 3 дахин марг буугаад ирчихсэн. Тийм учраас хэрвээ бид нар ингээд тэр нарныхаа эрчим хүчийг ч юм уу салхиныхаа эрчим хүчийг ингээд хурааж аваад Сингапур, одоо Шанхай, Хонконг эднэргээд иймэрхүү газрууд руу ингээд гарах юм бол бүр бүтэн зах зээл зүгээр хүлээгээд ингээд нөгөө нэг тий хаанаас бид нар ингээд авч болох вэ гэд байж байгаа. Яагаад тэгэхээр энэ хотууд ч юм болохоор нар орж ирдэг. Салхи орж ирдэг. Өндөр байшингуудтай учраас ердөөсөө юу гэж хурааж авч чаддаггүй те усаар ингээ хүрээлэгдсэн. Гэтэл манай Монгол болохоор энэ нөөцөөрөө бүр дэлхийд аяйгуу дээгүүр орж авдаг. Жишээлхэд тэгтээ тэгээ хэрвээ энийг ингээд авч чадах юм бол бид нэр зүгээр нөгөө нүүрсээч бүр ухах хэрэггүй те газраач ухах хэрэггүйгээр зүгээр л одоо энэнийхээ экспортыг хийхэд л баг нөгөө нэг юугээ
одоо амьдралынхаа бүх зүйлсийг ингээд боломж манай Монголд байгаа. Одоо жишээлхэд нарны ийм нөгөө нэг ийм том ийм тойл гэдэг штэ тий хүлээж авдаг. Тэр чинь хамгийн сонирхолтой нь хасах 25 хэмрүү ингээд гадаа агаар ороод ирэхлээр бүр илүү хүлээгээд аваад эхэлдэг. Хичнээн хуваар ингээд илүүгээр хүлээж авч эхэлж чадж байгаа байхгүй. Манай монголч угаасаа өндөрлөг дээр байрладаг. Тэр тусмаа 365 хоногийн 260 нартай ийм нөгөө нэг улс гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр цөлд жишээлхэд бид нар одоо говьд юу ч өөр баг хийж чадахгүй шүү дээ. Тинчээ жишээлхэд ингээд хичнээнээр нь нарны цахилгаан станцыг зүгээр байгуулчихад тэр чинь өөрөө нөгөө нэг Монгол улсаа хангаа зогсохгүй дээрээс нь гадаад руу экспорт болгож гаргах хүчин чадлыг авчирч байгаа. А зүгээр манай Монголд яг одоогоор тэрийг ингээд нөгөө хүлээж авах дэд бүтцэн байхгүй, тогтолцоо нь байхгүй байгаа юм билээ. Одоо ингээд нөгөө нэг 2030 он гэхэд манай Монгол улс чинь тавьсан нөгөө өөрийнх нь зорилт болохоор 30% бид нар сэргээгдэх эрчим хүчээр ингээд хийлэгдэг болно гэд ингээд зорилт тавьсан байгаа. Гэтэл тэр нь одоо ингээд ханаач хүрэхгүй явж байгаа. Яагаад гэхэлэр дид утцсан байхгүй. Дид утцсан яагаад гэхэлэр нөгөө нүүрсээрээ аваад ингээд гаргах зохион байгуулалтаа хийгээд тэрнээс хойш хийж шинчлэгдээгүй. А хэрвээ энийг шинчлээд одоо яадаг гэхээр ингээд юм байна. Салхин цахилгаан станц явж штэ тий. Тэгэл нөгөөдөг чинь ингээд нөгөө үйлдвэрлээд авчираад манай түгээлтийн газарт ингээд өнгөд хамаг юм зогсоочдөг. Бусад юмнуудын зогсоож ээж салхи авдаг юм байна. Нүүрсээ зогсоодог гэсэн үг байхгүй. Одоо нөгөө свич хийдэг те ингээд бүх юм свич хийдэг. Тэрийг ингээд нөгөө холиод одоо ингээд оруулаад ингээд явчих чаддаг тийм систем байхгүй юм байна л да. Тэнгүүд зогсоож байгаад нёгийг авдаг. Тэгвэл нөгөөх нь салхи гарахаа ойлгонгод айгүй хэцүү. Дахиад тэрийг чинь зогсоож ээж нүүрсээ оруулж ирд юм байна л да. Тэгээ энэ дунд ингэж нөгөө нэг ийм хэлбэлцэл одоо юу гэх юм бэ тэд алдагдал үүсээд идэг учраас болж чаддгүй юм байна. Тийм болохоор одоо манай Монгол ердөөс хүлээж авахын нөгөө шон тий одоо тэр бүх нөгөө цахилгаан утас тэгээ дээрээс нь нөгөө систем одоо тэнд ингэж нөгөө нэг авж байгаа систем буцаад түгээх тэр системээ бүтэн одоо энэ орчин үеийнхээр шинжилж ээж одоо тэр чинь ингээд нөгөө нэг бүтэн ажиллагаатай болж эхлэх юм байна л да. Тэрнээс одоо манай монголчин салхин цахилгаан станц гэдэг ингээд байгаа. Нарны бас 2-3 цахилгаан станцууд ингээд гаргачихсан. Одоо усан цахилгаан станц бүр ингээд хайбридаар хүртэл явъя эднэр гэдэг ингээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр уг нь бол хэрвээ яг стандартаа тогтооод хуулаа гаргах юм бол тэрнийхээ дагуу ингээд бүх юмудаа шинжилээд явбал болохгүй гэх газар ердөөсөө байхгүй. Та нар одоо за бүр айлч улсад очиод манай Монголд дэдэг шиг тэр 3-4 цахилгаан станцын ногоон турбанууд харсан уу? Хаач байдаггүй тий хараа зүгээр миний өөрийн туршлага байхгүй. Би нэг 2017-18 онд яг энэ нарны сэргээгдэх эрчим хүчний хүмүүстээ Монголд ингээд очиод орчуулга хийгээд ингээд монголоор 100 ингээд нилээ ясан байхгүй. Тэр хүмүүс хийж Монголд ирж үзээгүй. Яг тэр үед бол буян тухай ажилтдагсан байхгүй. Буян тухай дээр буугаад ингээ хотын дөрөв явж яснаа тэр турбануудыг тэд нар ингээ хаарснаа энэ юу вэ гэдэг. Энэгээр ингээ манах дулааныхаа хоолыг дамжуулт юм гэсэн чи одоо ердөөс ийм хэрэггүй 2 давхарч байшаа хэрэггүй баг 1 давхар хитгэн өрөөтэй одоо 3-4 өрөөтэй нэг жижигхэн байшин байрал энэ улсыг тэр чигтэн дулаан цахилгаан бүх юмар хангах одоо энэ юмнууд чи ингээ бэлэн болцсон. Тэгээ нөгөө нэг манай нэг ийм модон ийм шонгууд идэв штэ тий тэрийг хараад хөөх шонгуудыг модоор ирж болт юм бэ тий гэд бүр ингээ нөгөө тэр хүмүүсийн хувьд бол үнэхээр гайхалтай. Тэгэхэд тэд нар сэргээгдэх эрчим хүчээр Америкээс гаралтай компанитай тэднийх Азад баг 5-6 оронд нь яг сэргээгдэх эрчим хүчтэй. Европ баг тэр аяараа тэднийх ингээ сэргээгдэх эрчим хүчтэй. Бүр тэр нэг өөрийнх нь удирддаг тэр хүн болохоор одоо яг тэр нөгөө нарны цахилгаан станцын тэр нэг юм толийг ингэж толноос одоо тэр нөгөө юу гаргаж авах тэр технологиг хийсэн герман хүн байгаа байхгүй. Тэгээд англи хүн байна. Тэгээ герман төвтэй. Тэгэнгүүт тэд нар бол ийм юм одоо байдгаа гэд бүр ингээд нөгөө нэг тий одоо тэр чинь бас 7 жилийн өмнө болчихсон. Би зүгээр хаяа нэг фэйсбુક дээр нэг хүмүүсийн пост харахаар тэр нэг хөдөөний айл майл тэр чинь бас нэг тэр чинь төсөл явсан байхгүй. Төсөл яваад айл болгонд ийм нарны нөгөө нэг ийм панеллууд авчиж суулгаж өгсөн байхгүй. Хань би бас тэрийг гайхаад байдаг байхгүй. Хөдөөний айл тэгээ тэрийгээ аваад гэр дээрээ тавиа хоолоо игээд зурагтаа үзэл бүх одоо юмнуудаа ингээд цэнэглээ болоод хаад яагаад Улаанбаатар хотын гэрүүд дээр нэг биш 3-ыг тавиад тэгээ ингээд нөгөө нэг бүх юмнуудаа хангаа явчих болдоггүй юм болоо гэдэг дээр би үнэхээр гайхдаг. Тэр бол дэд үтсэргүй. Тэрэнд өөр юу ч хэрэггүй тийм үү? Зүгээр л тэрийг ингээл суйрлуулал ингээл тавиал явчих юм бол болно. Одоо жишээлхэд бид нарт манай гэрт жишээлхэд дээр 9-ыг одоо ингээд яг нарлуугаа харуулад ингээд тавьчих юм бол танаа эргэцээ бол ингээл дандаа хангагдаад байна гэдэг ийм нөгөө төлөвлөгөө гаргаж ирж байгаа. Одоо Америкт яг наадмын Илон Маскын нэг ийм юу байгаа шүү дээ. Ганцхан ширхэг болчихсон тий.
Тийм тэр чинь бүр ингээ ганцхан зэрэг болсон. Тэгээ манай хадам өвөө юм ээ. Манай нөхрөө өвөө юм ээ. Наадхыг чинь ингээ гэр дээр байлгадаг байхгүй. Тэгээ тэднийх ингээ сард нэг хэдэн төгрөгийн илүү юу ингээд үйлдвэрлэлдэг гэсэн. Тийм цахилгаан буцаагаад систем рүүгээ ороод буцаагаад систем рүүгээ ороод тэгээ тэрнээсээ ингээ мөнгө авчдаг ингээд. Тэгэхээр нэг их байсан да нэг $400-500 ч юм. Тэрний үнэ ямар үнэтэй байна? Засгийн газраас яаж байгаа болов? Оо харин тий би ямар сандаа тэднийг үзчихэд хурц ирэнгүүтээ би яг Виржинийг хайж байгаа байхгүй. Виржини болохоор зэрэг ойролцоогоор нэг 15-аас гэхдээ юунаас компаниас шалтгаалах юм байна. За дунджаар нэг $20 мянган, $20-30 мянган. Одоо жоохон нэмэгдсэн байж магадгүй сүүлийн 1-2 жил. Тэгэд ингээд бас хийж болох юм байна. Гэхдээ дээр нь татвараас чинь нэг $10-15 мянган Виржини явуулж чөлөөлж бас өгдөг юм байна. Одоогийн байдлаар Монгол хүмүүст бол арай л жоохон үнэтэй байгаа. Тэр нь бол харьцангуй. Тэгэхээр энийг бол нэг гэрт жишээлхэд 3 тийм нөгөө нэг нарны юм юу тавилаа гэхэд тэр бол нэг тийм үнэтэй гарахгүй шүү дээ. Яг хөө Теslaгийн үндсэн үн хэд байдаг. Одоо чинь төслөх юм бол хамаагүй нөгөө төслийн мөнгөөр ингээд өгчөж байгаа шүү дээ. Тэр бол баг үнэгүй өгчөж байгаа. Тийм. Гэхэд манайх одоо жишээлхэд дээ шүү дээ. Тийм манайд одоо ингээд 9-ийг за тавилаа гэд хэд чинь тэр ч одоо хэдэн жилээр 5 жилээр ч үлүүдээ юм нөгөө одоо яг машиных шиг юм төлбөр төлөхөөр гарч ирж байгаа байхгүй. Нөгөө цахилгаандаа юу ч төлөхгүй. Зөвхөн манай энэ нөгөө нэг юунуудад ингээд төлөөд явхад сарын чинь бол 250 гэж байгаа. Танах нүүлээ манайх авчил тэр нөө шинэ газар чинь бас яг адилхан ингээд суйрлуулад өгчнө. Илүү гарсныг та нар буцаага зарж болно. За нэх их биш ч гэсэндээ сарын магадгүй $20-30 буцаага зарчиж байгаа байхгүй тоогоо тийм үү. Тэгэхээр манай Монголд яагаад харин тэгж болохгүй гэж яагаад ингээд нэг 3 ийм нөгөө нэг юу суйрлуулад одоо угаасаа утаа бууруулна гэж жил болгон төсөөс баг хичнээн хувийн төсвийн хэдэн хувийн зөвхөн утаанд явж байгаа шүү дээ. Тэгвэл тиймэрхүү юмнууд зүгээр тэгвэл тэрийг аваад тийм суурлуулал зоочин үсттэй. Тэгвэл тэр хүн ямар ч зуухтай байж болно шүү дээ, тий. Сэргээгдэх эрчим хүчний асуудал нь бол ийм байт юм байна. За магадгүй энэ бол нэгдүгээрт бол үнэтэй байдаг бах. Хоёрдугаарт бол манайхан бас сонирхтгүй юм шиг байна. За ингээд манайхан их айхтар хүч оруулдгүй юм шиг байна. За тэгвэл за нүүрс үнэхээр хэрэглэмээр байгаа мó? Гэхдээ манайхаас бол боловсрал мэдлэггүйдээ тэр чинь сонирхгүй байгаа юм шиг. Мэдхгүй байгаа байж болно шүү. Харин яг тэгжэж магадгүй. Гэхдээ манад за нэг өөр нэг хувилбар нь бол нүүрс байгаа байхгүй. За нүүрсээ тэгвэл зүгээр түүхээр нь ингээд шатаахгүйгээр өөр хувилбар юу вэ гэхээр нүүрсийг хийжүүлдэг болсон. Зүгээр гүнд нь хийжүүлдэг болсон байхгүй. Гаргаж ирэхгүйгээр. Гүнд нь тэрийг ухаж гаргахгүйгээр гүнд нь ингээд хийжүүлээд сингаз гэдэг гаргаад ирж байгаа. Тэрийг ашиглаад байна штэ. Дизель түш, бензин за hydrogen гэдэг одоо жишээ нь метан энтер гэдэг одоо метан гаргаад ирэх юм бол гэр хороолд ингээд өгчих боломжтой. Гэх мэтчлэн ингээд зүгээр л одоо технологи Америкт одоо жишээ нь 10 жилийн өмнө 150 тийм нүүрс хийжүүлдэг үйлдвэр барьсан байсан баг. Америк бол дэлхийд хамгийн их нүүрстэй газар. Нүүрс. Тэгэхээр нүүрс бол дэлхийг 300 жил энерги хангах нөөц байгаа нүүрс. За энэ бол Америк хамгийн их байна. Монгол бол чамгүй их нүүрстэй. Тэгэхээр хүсээгүй Монгол бол энэ нүүрсээ бол ашиглах хэрэгтэй. Ашиглана. Тэгвэл нэг ухчирээ шууд зараад их юм бол хэдэн жилийн дараа бид юу ч болцох. Тэгэхээр үнэхээр нүүрсээ хэрэглэмээр байгаа юм бол гүнд нь тэгээд хийжүүлээд за хэрэгтэй хийгийг аваад гэр хороолдоо гэдэг юм уу. Тэр чинь их айхтар олон жил болохгүй гэж бодож байна. Би тэр нэг 2 турбоо ингээл гүнзгэрөө ухаж байгаа дундуур нь холбоол нэг талаас нь гал тавиал хий гараад ирэхээр нь хурааж аваалаа очоод зөөгөл ялгаал. Энэ технологи нь бэлэн байж байгаа. Тэгэхээр би бол бас нэг хэдэн жилийн өмнө нэг манай бас нэг улс төрийн хүмүүс яриад бас нэг нөхөр ярьж ирсэн байхгүй. Энэ технологи гарцсан байна. Одоо энийг хийх боломжтой гэдэг. Тэгснээр дараа нь өөрөө болохоор шал өөр юм хийгээ явцсан. Одоо нөгөө нүүрсээ ухаад зарсан дээр юм байна гэдэг ингээд. Харин тийм тэр чинь яг өөрсдийнх нь ашиг сонирхлын асуудал явж байгаа болохоос Монгол улсын ашиг сонирхлын асуудал бол биш байгаа. Ийм зүйл дээр бол одоо зүгээр л шууд зүгээр л хүч төрөл бүгдээрээ нэг талдаа гараад хийх хэрэгтэй байхгүй. Монгол хүмүүст үнэхээр хэрэгтэй. Монголчууд юу байгаа нүүрс байна. Тэгвэл энийг ингээл боловсруулаад хэрэгтэй юм аваад хэрэггүйг нь хаяад ингээд ганцхан наадах чинь бас нэг амар том саат очрон заяа юу гэж яа тэгэхээр яг нөгөө цүмийн цахилгаан станц шиг Монгол бид нар юу гэж бодож байгаа гэхээр эн чинь амар эн чинь дэлбэрчүүл яах юм бэ тий одоо урааны хүртэл тэгж яриад одоо бүр Монгол улсгүй болно гэж яриад байгаа шүү дээ тий ер нь тэгтээ наа чи амар том юм юун дээр ирэх байхгүй нөгөө нэг тэр чинь нэг хийдэг нэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ зүгээр л хүмүүсийн торхийг угаалдаг нэг оролцуулдаг
болдог. Тэр хүмүүсийг тоохгүйгээр ягаад заавал тэгж муугаар харж байгаа юм? Үгүй харин тийм тэр чинь нөгөө нэг ягаад тэгэхээр энэ нөгөө нэлийн хүчтэй одоо мөнгөтэй тэр хүмүүсийн мөнгөө олдог арга нь угаасаа утаан нэг ширхэг одоо бүр нэлээ их мөнгө олдог юмныхаа нэг арга нь утаа өөрөө байгаа байхгүй. Тийм учраас тэнцээ бол уг нь одоо тэгвэл ийм сонголтын юм байгаа. Монголчууд за утаатайгаа тэгвэл одоо ингээд 10 20 жил ахаад амьдр. За утаа бол хэнийг ч ялахгүй. Та дарга байна уу, цэрэг байна уу, хүүхэд байна уу, хөгшин байна уу, мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу хэнийг ч ялахгүй. Таны хамар орчноор бол уушгир учаа ороод гардаг газар нь гараал явна. Тэгэхээр шүү дээ. Ордог газар орно. Тэгэхээр одоо монголчууд юу гэж ойлгох вэ гэхээр үнэхээр Улаанбаатарт яг энэ байдлаар амьдрах юм бол таны эрүүл мэнд, таны үр хүүхдийн чинь эрүүл мэнд. Ирээдүйн чинь хүмүүсийн чинь үр хүүхдүүд нь одоо дандаа гадаадд байна. Аюу гоё Солонгост амьдарч байна, Америкт амьдарч байна. Үйл явдал тайланд руу гарч байна. Тэгэхээр байна шүү дээ. Зүгээр л тэр хүмүүс өнөөдрийн нэг өөхөө бодохгүйгээр ирээдүгөө бодоо, эх орноо бодоо, тэ? Монголчуудыг бод 3 сая хүн байна шүү дээ. Шахмал түвшний асуудлыг шийдсэн, оруулж ирсэн хүмүүс ер нь яг юу бодож хийсэн бол би гахад. Монгол бодсон баг. Гэхдээ манайханд нэг том асуудал байгаа нь эндээс харагдаад байгаа. Судалгаа ерөөсөө хийдгүү. Судалгааны хөөрхөн мэрэгжилтнүүд цуглуулаад хөөрхөн институт байгуулчих хэрэгтэй байна. Тэгэнгүүтээ тэр хүмүүсээс ингээд мэдээлэл цуглуулад одоо ер нь ямар чиглэлээр явуул энэ утаанаас салах юм. Шахмал түвш оруулж ирээд хийвэл утаанаас салах юм уу? Эсвэл одоо өөр арга байна уу? Ямар аргууд байна? Ингээд хайж агаад тэгээ шийдэх хэрэгтэй асуудал байхгүй. Уул нь бол. Гэтэл манайхан яасан гэхээр мэдгүй хэн нэг хүн за шахмал түвш хийвэл яста гой болчдөг юм байна. Гэтэл хилцэн л юм шиг байгаа юм л да би мэдгүй. Тэгэнгүүтэл нөгөөтг нь авчрал шахмал түвш хийгээд тэр чинь одоо яг л одоо нөгөө Евингийн хоёр тал байгаа байхгүй юу. Ерөөсөл нөгөө талын ингээл эргүүлэл харуулдаг байгаа. Тэнд бол ямар ч өөрчлөлт байхгүй бүр дордчихсон. Гэтэл тухайн үед байна штэ. Газар сольдог ч юм уу тэр одоо нарны гэрэл ашигладаг юу авчраа тавьждаг ч юм эсвэл одоо тогоор ажилдаг өчнөө юмнууд байна штэ. Авчраа солилцсон болвол өнөөдөр нөхцөл байдал өөр байна штэ. Хэрвээ судалгааны байгууллага гараад яг ингээд явъя да гэх юм бол одоо зүгээр AI өөрөө бодолтыг нэгдэг шүү дээ. Яг ингээ явал одоо яг ийм юмнууд ингээ гараад ирэх юм байна гэдгийг цааш нь зүгээр л өөрөө тэрийг чинь гаргаад өгч байгаа байхгүй. Сая би ингээд зүгээр нэг энэ хотуудын ингээд нэг агааруудыг зүгээр үзэж байхгүй Америкт ингээд ямар. Тэгсэн чинь хаартаа тэр судалгааны байгууллага нь дандаа юу вэ гэж их сургуулиуд нь. Тэр чинь мөр баг сүүлдээ ийм нэг тийм байгуулгач хэрэггүй болоод энэ нөгөө хүүхдүүд нь өөрсдөө тэгээ энэ оюутнууд нь тэр их оруулж ирэх шинжилгээ судалгаагаа хийгээд дараагийн юмнуудыг нь гаргаад өгч чаж. Тэсэр цаасан бичиг баримтаараа нөгөө тэгэхээр яагаад манай Монгол тэгж болохгүй юм. Нэгдүгээрт бол яг нөгөө судалгааны орчин нөхцөл аюу хэцүү. Яг багж маржинч байхгүй байх. Зарим хоёрдугаарт бол тэднүүсийн гаргаж ирсэн үр дүнг манай нөгөө бодлого боловсруулж байгаа хүмүүс нэх оошоодаг юм шиг л. Их авч хэрэгэлдэг. Тэрийг юуээс дагдаг. Тэгэхээр бид нар нөгөө буцаад нөгөө төрөний хаяур авах гэж өөр штэ. Буцаад нөгөө төрөөнийхрөө эцсийн чинь за хоёр талтай байна. Нэг тал нь яг ингээд арт түмнийг энэ талаарх мэдээлэл боловсрал тий. Тэрийг ингээд хангалттай цацаад өгье. Хоёр дахь нь болохоор зэрэг бид нарын сонгосон хүмүүс бидний төлөө шийдвэр гаргахгүй байна. Тийм болохоор зэрэг энэ хүмүүсийг хариуцлах нь хүлээлгэх хэрэгтэй. Тийм үү? Хин нэгэн хүн бидний эрүүл мэндийн эсрэг шийдвэр гаргаад одоо тэр нүүсээ чинь зарж тэр одоо гаргасан нүүрснээс ашиг аваад яаж тэр хүмүүс одоо ашиг авдгийг тий. Тэгэд байгаа хүмүүс чинь л одоо энэ Монголд байгаа бүх бусад ямар нэгэн үйлдвэржүүлэлтийг зогсоод байгаа байхгүй юу? Өөрсдийнх нь бизнес нь хохирол учруулах гэдэг байгаа учраас. Альва улс хөгжөхөд заавал ямар нэгэн шатыг ингэж давж туулдаг гэдэг. Магадгүй энэ ингээл манай Монголын одоо тэр давж туулах ёстой шат бах. За бурхан минь энэ шатаа ингээд даваад туулаад тэгээ нэг эрүүл хүмүүс үлдээ гарчаасай л гэдэг дээр тэг бүр тэгэж боддог. Тэрнээс уг нь бол одоо засагдахгүй асуудал биш. Уг нь дэлхийн одоо том улс орнууд бас л агаарын бохирдолтой л байсан шүү дээ. Одоо ч зарим байж байгаа. Гэхдээ тэр агаарын бохирдлоо багаар аажмаар ингээд буурлаад нэг нэгээр нь харин хамгийн гол нэг нэгээр нь сайжраад байгаа байхгүй ямар нэгэн байдлаар. Манайх болохоор бол аажмаар бүр уруудаад байгаа байхгүй тий. Тэгэхээр чи айгу хэцүү болоод байгаа. Тэгээд нэг юмыг хэрэгжүүлээд эхлээд байгаа байхгүй. Одоо бүгднийг бид нар шиг ингээл одоо бүх юмыг нэг доор эхлүүлэх гэж хичээгээгүй шүү дээ тий. За энэ жил одоо энийг хэрэгжүүлчихье. Одоо ингээд нарны эрчим хүчнээс эхэлчихье ч юм уу тий. За дараа жилээс нь одоо тэр салхиных
биеийнхээ эрчим хүчийг барьдаг ч юм уу те. Гэл гэх мэтчлээ. За бүр жил болгоно байх гэсэн 2-3 жилийн дараа нэг юм руу ороод ингээл ах юм бол эн чи 4-5 жилийн дараа 10 жилийн дараа ихт чинь өдөөж манайхан шал зүгээр. Тийш одоо жишээ нь бол зүгээр бид нар цахилгааныг л ярьж штэ те. Цахилгааныг бид нар хаанаас авдаг өнөдөр Оросоос л авдаг штэ те. Юмаа зарж байгаа хүн чинь би дандаа монопол байхыг хүсдэг байхгүй юу? Би энд чамаг цахилгаан үйлдвэрлэж гаргаж ирээд миний үнийг унгаагаад одоо нийлүүлэлтийг ихсгээд тий нийлүүлэлтийг ихсгээд инхийг би хизээч би хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг миний цорын ганц сонирхол бол та нарт аль болох цахилгаан үйлдвэрлэхгүй өнөөгийнхөө байгаал би чамд илүү цахилгаанаа зараад ингээд сууж тэр гэхдээ Оросын цахилгааны манад өгч байгаа хувь нь бол магадгүй 1% ч юм уу 2% ч юм жохон юм байна. Гэхдээ цаана амар том ашиг байгаа. Тэрний үхээр монголчуудыг уяатан нохоо байлгах гэдэг байгаа. Оросод. Энэ нөхрийг одоо өөрөө цахилгаанд хангацдаг болчих юм бол энергийнхээ өсвөр хангацдаг болчих юм бол манийга тоохгүй энэ нөхдүүд чинь томроо дээгүр 3 дугаар хөршгээд явчихна гэд айгаад. Тийм учраас энэ нөхдүүдийг чинь ингээд татаад жоохон ингээд байлгаад байх сонирхолтой ерөөсөө. Сонирхол нь ерөөсөө цаад сонирхол тэр байхгүй. Тийм учраас мануста тэр боломжийг олгож өгдөг. Тэгэнгүүт тэрийг яах вэ? Нөгөө манай хэд чинь сайн ойлгохгүй зарим нэг хэдэн төгрөг авчихсан гарууд ч юм уу тий. Очоод окей тэгээд дагаад тэгвэл энтэйгээ байж гээд ингээд эвлэрэл яваад идэг. Тэр санаагаараа нөгөө нийт хүмүүсийг очоод ингээд сайхан угаагаад тэгээд нөгөөдөл нь үний юм байна гэж итгээд ингээд явчихдаг. Энэ аюу том асуудал та. Хятад нүүрсгүүд аваад байгаа юм уу? Үгүй шүү дээ. Үгүй. Бараг дэлхийн 1-2 номер нүүрстэй газар байна. Тийм шүү. Гэтэл манахаас нүүрс аваад шүү дээ хямдхан нүүрс. Тэгээд цаад зорилго нь юу юм? Эдний нүүрсийг эхлээд хэрэглээд дуусгачихъя. Манай нүүрс байж л байг. Нэг өдөр л хэрэглэнэ. Ерөөсөө ийм зорилго байгаа. Тэгтэл манайхан яаж ин манай хятадд авах чинь ингээл өгөөд идэг. Нэг өдөр бидэд нүүрсгүй болчиход юу ч болчиход буцаад магадгүй өгснөөс 10 дахин өндөр үнээр буцаад худалдаад байгаа. Ерөөсөө ийм л юм явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ийм том бодлогууд цаана яваад байгаа учраас Монгол үнэхээр тусгаар тогтносон улс юм бол өөрсдөө бодох хэрэгтэй байхгүй. Ирээдүйд үнэхээр Монгол улс байх юм уу? Бай гэж бодож байвал бид яаж хараат биш байх юм. Энерги хувьд тийм ээ. Өөрөөгөө аваад явах боломжтой. Монгол хүмүүс бодох хэрэгтэй байхгүй. Монголын төлөө шийдвэр гаргах хэрэгтэй. Өөрсдөө одоо бүх юма шийдчихдэг. Хараат биш байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр бид нар хамгийн гол нь одоо гэдэг тэнд тэр станцыг барихгүй, тэнд тэр цөмийн юм барихгүй, тэнд очиж тэр урааныг одоо хоол гэж идэх гээд байгаа юм хаашаа тий. Урааны юм хийхгүй гэж хэлхийнхаа оронд хамгийн гол нь төлхийх зөв арга нь юу юм? Яаж юуг Монголд зөвөр хэрэгжүүлэх вэ гэж ярих хэрэгтэй байгаа. Тий. Тэгээ яг үнэ яг тэрэн дээр байхгүй. Ердөөсөө л ингээл эн чинь баг яг хоёр талаасаа явж байгаа асуудал байхгүй. Нэг талаасаа болохоор засгийн газар яг шийдвэрээ гаргаад стандартаа тогтоогол хоёр дахь нь болохоор за ард түмэн та нарт ингээд нөгөө мэдлэгжээд байгаа чи бид нар та нарт энэ бүх нөгөө мэдээлэл одоо боловсролыг ингээд энэ тал дээр ингээд өгөө бүгдээрээ энэ хоёр талаасаа ингээд хичээгээд энийг ингээд нэгэн одоо зүгт ингэж төвлөрүүлж авъя гэдэг яг л энэ нэг юм барихгүй болохоор одоо болохоор яаж яах гэхээр мэдээж тэр чинь ингээд нэлээд хүмүүсийг турхирч байгаа тий мэдээж зарим хүмүүс бол яг тэрэндээ итгэж байгаа шүү дээ. Энэ хий бол үнэхээр гамшиг тий одоо уран бол үнэхээр энэ хорвогийн аимшиг тий тэр мангас одоо тэр нөгөө нэг бүх юмнуудыг яг ингэж одоо нөгөө Францууд ч одоо ингэ өглөө усууд ирэхэд ингээл үхэл усаасаа хотож үхэл Францууд ингээл байж байгаа. Тэгэхээр Парис ч одоо хичнээн 100 жилийн түүхтэй хот хэлээ тий бүр гэрлийн хот гэж нэрлэгддэг шүү дээ. Одоо болтол хэрэглээл яваал энэ болж лэн тийм үү. Бүгд яг нөгөө юу шиг болно гэсэн үг шүү дээ. Нөгөө Оросын нөгөө Чернобыль шиг болно гэсэн үг шин штэ хэрвээ яг бүх зүйлээ л ингээл нөгөө нэг тэгээ технологи мөрдөөд тэрийгээ дагаад явах юм одоо бол бүр технологи бүр хамаагүй илүү ингээд сайжирчихсан тэр үеигээ бодвол те. За агаарын бохирдол гээд бид нэр ингээ яриадах юм бол дуусахгүй өөр хүмүүс илүү те. Гэхдээ энэ агаарын бохирдлын асуудал бол бас зөвхөн Монголд биш штэ те. Дэлхийн улс орнд тулгарсан Пакистан гэдэг улс байна. Эднийх болохоор одоо би сайн нэг хальт юугийн сонсч байсан нэг эрүүл мэндийн яамны сайд нэрж байгаа. За тэгээд танах одоо ингээд жил болгон утаа чинь ингээд ихсээд идэг юм байна. Яагаад ингээд ихсээд байна гэсэн чинь. Гэхдээ одоо бид хэд юм хийгээл байгаа болно. Тэгэхээр одоо өнөө жил ийм амар болно гэж яста бодсон. Тэгээ манах шиг нөхөр байгаа байхгүй юу? Нэг өвөл болохоор хөтөн болдог. Тэгэхээр нэг ийм хандлага нь ийм улсууд тэр утаатайгаа ингээд байгаад байгаа байхгүй юу? Тэр нь ихсээд бүр. Гэтэл
эсрэгээр хятад гэдэг ч юм уу ингээд улсууд нь алга болчихсон. Тэр яаж юм нэхэр шал өөр хандлагатай. Ямаа аш хурд би түрүү хэлсэн лээ ард түмнийх нь хүртэл хандлага нь өөрөө ямар нэгэн үйлдвэр барьлаагч манайхан чинь бараг л би түрүүлсэн ураанаар нь хоол ийгээд өгөөд ингээд амрууд нэгж байгаа юм шиг аашлаад бараг би маргааш өглөө би бүр нэг пост утсан чинь тэр баруун талын хов завхан маххан бүр тэр аймгийнхан чинь бараг л бүгдээрээ л ташраар тэ мал сүргэн ус мус нь хордоол ингэх юм тийм бичсэн байгаа. Хамгийн гол нь өнөөдөр үнэхээр л их орондоо хайртай хүмүүс тэр хүмүүс тэгтлээ л их орондоо хайртай юм бол тэ. Зөв үйлдвэржүүлэлтийг л бид нар шахах хэрэгтэй. Яаж энийг намайг ажилтаа болгоод охол гэж шахах хэрэгтэй. Өөр юм байна. Энийг зогсоо гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Тэгэл ингээд нэг жишээ мишээ гаргаад ирэхээр нэг 50 эд онд нэг болсон юм ч юм уу, нэг 60 эд онд ч юм уу. За бүр 80 орсон тий. Куб орсон. Яг нэг өөрсдөө адилхан орнуудыг ярьдаг тий. Тэгэл тэднүүдэд болсон ингээд юмнууд ярьж байгаа. Гэтэл тэрнээс чинь хос уучлаар бүр 30 40 50 60 жил өнгөрөөд тий. Наад стандарт чинь зөндөө өөрчлөгдөд энэ хөгжсөн орнууд чинь наадах чинь зөндөө ингээд зөв аргаар ингээд хийгээд хүмүүсээ алахгүй тэгээ хажууд нь ургамал байгальтайгаа хүмүүс нь амьдрах байх нь боломжтой болсон байна. Шинээр хийж чаддгүй маа гэхэд ядаж те одоо хүмүүсийнхээ энэ ярьж байгаа зөв оновчтой санаануудыг цуглуулад хэрэгжүүлэлтэй те маш олон залуучууд маш олон газар юм үзэж сурсан мэдснэ. За та гурийн хувьд ч гэсэндээ одоо ингээд өөрсдийн мэдсэн сурснаа ингээд бас хүмүүст хуваалцаад энэ санаануудыг аваасаа хэрэгжүүлээсэ гэж Монгол эх орныхоо төлөө бас санаа зовоо суучтэй. Тэгэхээр манай засгийн газар залуучуудынхаа энэ санаа оноог аваасаа улс орноо бодоосоо ирээдүгөө бодоосоо эцэстээ өөрсдийнх нь өөр хүүхэд амьдрах Монгол эх орноо бодоосоо бас бидний энэ ярьсан жоохон ч гэсэн энэ одоо мэдлэг мэдээлэл бас хүмүүст манд хүрээсэ гэж одоо хэлээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөх үү. За тийм.